Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүргэе. За ямар ч гэсэн өөрийгөө танилцуулнаа. Намайг Батчлууны Ууган Баатар гэдэг. За яг ер нь дотны хүмүүсийн хамт олонны дууддаг нэрнж ясий. Уурхад одоо би өргөх механизмын операторын ажил өрөг гүйцэтгэж байгаа. Тэгээ ажилдаач одоо дуртай байна. Тэгээ ямар ч байсан би өөрийнхөө бодлоор хариуцлагатай сайхан уулуурхай одоо ажиллаж байгаа. Энэ компани Наран Мандал компани бас нэг шилдэг сайн ажилчин байхын төлөө дандаа ирмэлзэж хичээж зүтгэж явна. Тэгээд энэ хүн төчрийн газрын гүний далд уурхай ажил руу орж байгаа бүх сайхан уурхайчтай энэ олон сайхан аавын хүүхдүүдтэй мөр зэрэгтэй ажиллаж байхад надад одоо маш их эрч хүчийг би ажил дээр авж байна. За ямар ч байсан 2 жил болоход би жил ер нь 3 сарын өмнөөс өөрийнхөө хийж байгаа ажлаас ахгуулаад кемп дотор бид нар амьдарч байгаа тийм ээ. Тэр байгаа нөхцөл байдлаас ахгуулаад дүгнэлт хийгээл тэмдэглээд бичээд яваад дүгнэлт хийж гаргасан үндсэн дээр аюулгүй байдал гэдэг айгүй чухал юм. Тэгвэл аюулгүй байдал амар том сэдв байхгүй. Тэгвэл тэр маш жижиг юмныг орхигдуулахгүй анзаарснаас эхэлдэг юм байна гэдэг ойлгосон. Одоо замд тааралдах одоо энэ бид нар ялангуяа далд уурхад ажиллаж байгаа хүн нэг бүр Наран Мандлын том босгоор ороод ирсэн бол энэ компани одоо бас үр хүүхдээс алгаа явах уу. Ингэх юм бол хөлт тэглэх одоо нэг хог нэг том чулуу тий тэр бүхэн сэтгэл гаргаснаас л аюулгүй байдал эхэлдэг юм байлээ. Тэгвэл хүн хариуцсан ажиллаад гоё хийгээл тэрэн дээр л номер 1 байхын төлөө явах хэрэгтэй юм болоо гэж бодож байгаа. Одоо дунд биш шүү дээ тий. Цээжинд л тэгэж явж чадах юм бол миний хувьд бол одоо ажиллаж байсан өшөөд газруудаас авсан туршлага бол удирдлагын хэсэг гэх юм байна шүү дээ тий. Үнэхээр чин сэтгэлтэй ажиллаад үнэхээр сайхан хийгээд одоо тултал ийн гэж ярьдаг шүү дээ. Би бол тултлаас илүү гэхээр нэг өсөндөө бид нар одоо уулын 3 ээлж солигдож байна. Тултал сайхан бүх юма хийх ёстой юм хийчингүүтээ ирж байгаа ээлжиндээ бүх юм нь ойлгомжтой байхаар, аюулгүй байхаар ингэ зохицуулж одоо нэгсэндээ би бол тултлаас илүү гэсэн урайтай өөрийн ховийн урайтай явдаг. Тэгээд эн чин залуу хүний бас нөгөө ямар байх ёстой гэдэгтээ утга нийлж байгаа гэж. Ер нь би бол их өөдрөг байх ёстой. Ирчтэй хүчтэй, хор шартай. Хор шартай гэдэг нь зөв талаараа шүү. Тэгээд ингэ явхад бол юм болдгийм байна гэдгийг би өөрийнхөө амьдралд өгн харуулаад байгаа юм. Тэгэхдээ одоо ямар ч байсан өшөөж харуулах болно. Хамт олондоо ямар ч байсан тэгээд бас их урайлах талдаа инээж хөгдөж юмыг нь жоохон хөгжөөнтэйгээр ойлгуулах гэж хичээж явдаг юм хөө. Төрсөн нутгийн үзэмчингээ танхиалхан чамайг үзэгсэлэн болгожээ төрөөсэй хийч нам шингээ танхиалхан чамайг инхрийхэн болгожээ харах туссан дүдэн дээр имсээ хайрлах тусам зүрхэнд хоногшноо хайртай болчээ чамдаа би хайрын жаргал хайрлаач нададаа онгон зүрхний чин хайрыг амсах гээд орчлоонд би төрсөн байжээ онгон хайра чамдаа нэгэ учран жарахын тавилан байжээ жаргалаатан мэтрээ сайхан нүдний чэн хайрын хацыг сэвтэх бил бай замболян хорвоо хамтдаа нилээ ханийн бишиг чамдан амлая ханийн түшиг чамдан амлая За ингээд бодож штэ цаашаа өгүүлж марчих.
Одоо наран мандал гэдэг. За энэ наран мандал одоо энэ том өрхөөл асар богинохоо хугацаанд өргөжж байна. Манай удирдлагуудын бас те одоо боловсон хүчин гэж хэлэх юм уу? Энэ улсуудын бас энэ газрын гүнд ажиллаж байгаа энэ хүчрхэг сайхан бахархмаар ажил хийж байгаа энэ олон аавын ирчүүдийн энэ үр бүтээлийн энэ ухаан санааны хүчинд энэ уурхай оршин тогтноод зогсохгүй өшөө өргөжинд хэлж байгаад би өөр маш баяртай байгаа. Тэгээд энэ ажилдаа хайртай хоёр дахь гэрэн айлуудын болцсон байна. Тийм болохоор бүх наран мандлынхаа ажилчдад залуучуудаа цөөхөн байгаа хэдэн бүсгүйчүүдэд манай офсийнхан гэж ярьдаг да. Удирдлагын эсгүүхэнд ер нь бүгдэнд шин сэтгэлээсээ одоо хамгийн сайн сайхныг хүсье. За магадгүй бас хайртай ээжтэй тэгэл тэнгэрээс харж байгаа аавдаа би чи 4 дүүтэй 4 сайхан дүүдээ одоо хайртай шиг бас энийг завшааныг ашиглах хилцэн дүүтэй байх. Тэгээд ажилчдаа бол одоо за ямар ч байсан юу сансан 9 цагаан хөслөн сэтгэлчлэн бүтэж тийм ээ. Гал бодулсан тулга алтаар чимж яваарай ганцхан олдох амьдралдаа. Данхандаа дүүрэн цайтай, дансандаа болж игэл дүүрэн доллартай. Тогоондоо хоолтой байж хамгийн гол нь толгойдоо болоо зүрхэндээ зөв бодол сэтгэлгээтэй байж шижир алт шиг гялтгансан бүгдээрээ нөгөө Швейцарын банк гэдэг шиг баян тансаг амжилттай сайхан залуус болохыг үлзийтэй сайхан өрөөлөг чин зүрхнийхээ үгээс одоо өргөн дэвшүүлж байна.